Сайн бацхан уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Зорилгоор өдөрдүүлсэн амьдрал номын 5 дугаар хичээлийг хамтдаа судлахад бэлэн болсон байна. 5 дугаар хичээлийн нэр нь Бурхны байр сууриас гарцгаая гэдэг нэртэй хичээл байгаа. Anais Nin гэдэг нэртэй хүн бид боддоор нь биш харин аливаа зүйлийг өөрийн бодлоор хардгаа гэж бичсэн байдаг. За, бидний амьдралын талаарх үзэл бодол амьдралыг мөн бүтээдэг. Амьдралыг хэрхэн тодорхойлохоос шалтгаална бидний хувь заяа шийдэгддэг. Бидний хувийн үзэл бодол маань цагаа юунд зориулах, мөнгөө хэрхэн зарцуулах, авьяасаа хэрхэн ашиглах, харилцаандаа хэр их үн цэнтэй хандах зэрэгт нөлөөлдөг. Бусдыг таньж мэдэх хамгийн сайн арга бол та амьдралыг юу гэж боддог вэ гэж асуух юм. Энэ асуултанд бид маш олон янзын хариулт сонсох болно. Амьдрал бол цирк, минжүүлсэн талбай, хөх луун галт тэрэг, онцгой таавар, симфон, аялал, бүжиг гэх мэтээр хариулахыг би сонсч байсан. Мөн зарим хүмүүс амьдрал бол морин тойруулгын өгсдөг бас урууддаг. Тэгээд байнга эргэж тойроод л байдаг. Амьдрал бол 10 аруутай боловч нэг ч удаа араагаас сольж үзээгүй дугуйтай адил. Амьдрал бол хөзөр. Зөвхөн өөрт байгаа хөзрөөрөө тоглох хэрэгтэй гэж ч хэлдэг. Хэрвээ би та өөрийнхөө амьдралыг зургаар хэрхэн илэрхийлэх вэ гэж асуувал танд хамгийн түрүүнд юу бодогдох вэ? Хамгийн түрүүнд танд дүрслэгдсэн тэр дүр төрх бол ухамсартай ч ухамсаргүй ч таны дотроо бодож явдаг амьдралын талаарх үзэл бодол ч юм аа. Энэ бол таны амьдрал одоо хэрхэн үргэлжилж байгаа, мөн та амьдралаас юу хүсэж мөрөөдгийг чинь илтгэн харуулах таны хөрөг зураг юм аа. Хүмүүс хувцлалт, гоёл чимэглэл, унаа машин, өсний засалт, хувийн машиндаа наадаг зураг, бас биеийн шивээс зэргээр амьдралынхаа дүр төрхийг илэрхийлдэг. Хэдийгээр та үгээрээ гадагш гарган илэрхийлдэггүй ч гэсэн дотоод сэтгэлдээ хадгалдаг амьдралын дүр төрх чинь таны амьдралд бодож байснаас чинь илүү нөлөөлж таны итгэж найддаг зүйл, ертөнцийг үзэх үзэл, хүмүүстэй харилцах харилцаа, зорилт, түүнчлэн аль нь ч илүү чухал болохыг шийддэг. Жишээ нь хэрвээ та амьдралыг үдшилэг гэж боддог бол таны хувьд хамгийн өндөр үнэлдэг зүйл чинь зугаа цэнгэл бөгөөд хэрвээ та амьдралыг гүйлтийн уралдаан гэж үздэг бол таны хувьд хамгийн чухал зүйл чинь хурд байх ба та эцсийн эцэст үргэлж цаг хугацаанд хөөгдөж амьдрах болно. Хэрвээ та амьдралыг марафон гүйлт гэж боддог бол та амьдралдаа төвчээрийг чухалчилж хэрв та амьдралыг дайн юм уу тоглоом гэж боддог бол таны хувьд ялалт хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Та амьдралыг юу гэж үздэг вэ? Магадгүй таны амьдрал ямар нэгэн буруу дүр төрхөөр үргэлжилж байж болох юм. Бурхныг таныг бүтээсэн зорилгод нийцхийн тулд та нэгэн хэв загварт баригдсан бодол санаагаа орхиж Библиэд батлан хэлж байгаа амьдралын дүр төрхийг мэдэх хэрэгтэй. Библиэд ингэж хэлжээ. Энэ үеийн явдалд бүү нийцэгтэн харин зүрх сэтгэлээ шинжилснээр өөрчлөгдөж Бурхны хүсэл юу болохыг тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун гэж Ром 12:2-т бичсэн байдаг. Бурхны хүсдэг амьдралын дүр төрхийг Библиэд 3 янзаар зүйрлэн хэлсэн байдаг. 1-р амьдрал бол сорилт. 2-р итгэмжлэгдсэн зүйл. 3-р төр хугацаагаар даатгагдсан үүрэг даалгавар юм гэж. Энэ 3 зорилгод чиглэх нь амьдралын суурь юм. Юуны өмнө энэ бүлэгт эхний 2 хэв маягийн талаар үзэж дараагийн бүлэгт 3 дахь хэв маягийн талаар авч үзэх болно. 1-р энэ дэлхий дээрх амьдрал бол сорилт юм. Библиэд амьдралын талаар олон удаа зөөрлж хэлсэн байдаг. Бурхан хүмүүсийн мөн чанар, итгэл, дуулууртай байдал, хайр, мөн үнэнч цэвэр байдлын талаар үргэлж сорьдог. Библиэд нийт 200 удаа сорилт, уруу таталт, шалгалт гэсэн үг гардаг. Жишээлбэл Бурхан Авраамыг ганц хүүгээ өргөл болгоно өрг хэмээн сорьж, Яаковыг эхнэр авахын тулд олон жил ажилуулан сорьдог. Адам Ева хоёр уруу таталтанд автахгүй байж чадаагүй. Мөн Давид ч бас маш олон шалгалтанд унсан. Гэсэн ч Библиэд Йосеф, Рут, Эстер, Даниэл шиг сорилтыг давж чадсан хүмүүсийн жишээ ч маш их байдаг. Хүний зан чанар сорилтоор дамжуулан шинжлэгдэн сайжирж байдаг. Амьдрал тэр чигээрээ сорилт байдаг. Бид үргэлж соригдож байдаг. Бурхан биднийг хүн, асуудал,
амжилт, зөрчилдөөн, зүй бус явдал зэргээр шалгаа зогсохгүй бүр цаашлбал цаг агаарыг хүртэл хэрхэн хүлээн авч буйг байнга ажиглан харж байдаг. Тэрч байтугай бусдын төлөө хаалгаа нээж өгөх, зам дээр байгаа хог түүх, дэлгүүрийн худалдагч эсвэл ганцны ажилтнтай хэрхэн харьцаж байгаа зэрэг бидний аар сар гэж бодон үл анзаардаг зүйл хүртэл анхаарал хандуулж ямар үйл хөдлөл хийж байгаагч шинжин харж байдаг. Бурхны бидэнд өгсөн сорилт бүрийг бид мэдэж чадахгүй ч Библиэд үндэслэж хідэн талаас нь таамаглах боломжтой байдаг. Бидний амьдралд гарч байгаа чухал өөрчлөлтүүд, хойшлуулсан амлалт, шийдэгдэх боломжгүй асуудал, хариу аваагүй залбирал, утга учиргүй шүүмжлэл, мөн ойлгоход хэцүү эмгэнэлт үйл явдал зэргээр соригдож, асуудалтай холбогдуулан миний сэтгэлийн хэмжээ эзэмшиж байгаа зүйлсээ хэрхэн ашиглаж байгаагаар миний хүсэл эрмэлзлийн хэмжүүр бас хүмүүстэй харилцах харилцаагаар дамжуулан миний хайрын дүр төрх соригддог гэдгийг мэдэж болно. Бид амьдралдаа Бурхан байгаа гэдгийг мэдэрч чадахгүй үедээ ямархуу хандлага гаргах нь хамгийн чухал сорилтуудын нэг юм. Библиэд ингэж хэлжээ. Хизекиягийн зүрх сэтгэлд байсан бүхнийг мэдэж түүнийг зөвхөн сорихын тулд Бурхан түүнийг ганцаарнг нь орхисон юм гэж Шаштрын дэд 32:31-т хэлсэн байдаг. Хизекия өдөр тутам Бурхантай сайн харилцаатай байсан ч Бурхан түүний амьдралын хамгийн чухал үед түүнийг ганцаарнг нь орхижээ. Тэгээд Бурхан тэр хугацаанд Хизекиягийн мөн чанарыг сорж сул талыг нь илрүүлснээрээ түүнд бүр их зүйл хариуцуулж болохоор болтол нь түүнийг дасгалжуулжээ. Амьдрал бол сорилт гэж ойлгосон цагт бид амьдралд чухал биш юм нэгч байхгүй гэдгийг мэдэж авна. Өчүүхэн бага ажилч байсан бидний мөн чанарт маш чухлаар нөлөөлдөг. Өдөр бүр чухал бөгөөд агшин бүр мөн чанараа шинжилж хайрыг хэрэгжүүлж Бурханд түшиглэн өсөх боломж олгодог. Зарим үед бид соригдож байгаагаа мэддэгч зарим үед огт мэдрэхгүй өнгөрөөдөг. Гэвч сорилт бүр бидэнд үрд мөнх нөлөөлж байдаг. Ивэлэр дүүрэн Бурхан биднийг амьдралынхаа сорилт бүрийг даван туулахыг хүсдэг учраас бидэнд учирсан сорилтыг дийлж чадахуйц ивэлийг бидэнд зөвшөөрсөн юм. Библиэд ингэж хэлжээ. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрэгсчин хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй. Харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг гэж 1-р Коринт 10:13-т бичсэн байдаг. Бид сорилтыг даван туулах бүрт Бурхан өөрөө хараад бидэнд мөнх амьд өгөх шагналыг бэлдэж байдаг. Яаков ингэж хэлжээ. Сорилтыг тэсвэрлэдэг хүн юрөөлтэй юу? Учир нь тэр соригдчиход эзний өөрийг нь хайрлагстад амласан амийн титмийг хүлээн авна. Яаков 1:12. За хоёр дахь нь буюу энэ дэлхий дээрх амьдрал бол итгэмжлэгдсэн зүйл юм а гэж. Энэ бол Библийн зааж өгдөг амьдралын талаар хоёр дахь зөвлөл юм. Энэ газар дэлхий дээрх цаг хугацаа бидний хүч, оюун ухааны чадвар, боломж, харилцаа, мөн нөөц бололцоо бол Бурхан бидэнд сайн хамгаалж хариуцж байгаарэ гэж түр хугацаанд даатгсан бэлэг юм. Бид бол Бурханы бидэнд итгэмжлэн даатгсан зүйлийг хариуцж байгаа даамал юм. Энэ даамал гэсэн ойлголт нь Бурхан бол энэ дэлхийн бүх юмсын эзэн гэсэн ойлголтоос эхэлдэг. Библиэд ингэж хэлжээ. Дэлхий болон түүнийг дүүрэгдэг бүхэн ертөнц хийгээд түүнд оршигчд эзнийх юм гэж дуулал 24:1-д бичсэн байдаг. Үүнийг сайтар нэгтэлж бодвол энэ газарт биднийг түр байрлахад бидэнд өөрийн гэсэн зүйл юу ч байхгүй бөгөөд биднийг энд байх хугацаанд Бурхан түр зээлдүүлсэн гэж ойлгож болно. Бидний эзэмш байгаа бүх зүйл биднийг төрхөөс өмнө Бурханых байсан бөгөөд биднийг үхсний дараа Бурхан өөр хүнд дахин зээлдүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ дэлхийд амьдрахдаа эзэмшиж байгаа зүйлсээ бид түр хугацаагаар л хэрглэж байна гэсэн үг юм. Бурхан Адам, Еваг бүтээгээд тэдэнд өөрийн бүтээсэн бусад бүх зүйлийг даатгаж Бурханы хөрөнгийг хариуцах даамал болгон томилжээ. Библиэд ингэж хэлсэн байдаг. Эхлэл 1:28-д Бурхан тэднийг адислаж тэдэнд өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэн газрыг эзэмш
далайн загас, огторгон шууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлцсан. Бурхан анх хүнд энэ дэлхий дээрх Бурханы эзэмшлийн зүйлсийг хамгаалж хариуцах үүргийг өгсөн. Энэ үүрэг нь нэг ч удаа солигдож байгаагүй бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ бидний зорилгын нэг болох ёстой. Бидний эзэмшиж байгаа зүйлсийг Бурхан бидэнд итгэмжлэн даатгсан учраас бид сайн хариуцах ёстой. Библиэд ингэж хэлжээ. Та нарт байгааг та нар хүлээж аваагүй гэж үү? Хэрв үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг та нар юунд сайрах нь вэ гэж 1-р Коринт 4:7-д бичсэн байдаг. Хэдэн жилийн өмнө нэгэн гэр бүл эхнэр бид хоёрт амралтаараа хэрэглээрэй хэмээн хаваа арал дээрх үзэсгэлэнтэй байшингаа зээлдүүлсэн юм. Энэ нь халаас нэмгэн бидний хувьд тун сайхан боломж байлаа. Өөрсдийн юм шиг хэрэглээрэй гэж өгсөн учраас бид усан санданд тааваараа сэлж хөргөчнөөс нь дуртай юм авч идэн алчуур аяг тавгийг нь санаа зовлгүй хэрэглэж өргөн том орон дээр нь өсөрч цовхцсон юм. Гэхдээ бид амралтынхаа турш үнэндээ биднийх биш болохоор эвдэж сүтгэхгүй сайн хэрэглэх ёстой гэдгээ маш сайн мэдж байлаа. Өөрөөр хэлбэл бид нар тэр бүхнийг эзэмшээгүйч сайн хэрэглэж цагийг сайхан өнгөрөөсөн юм аа. Бид ерөнхийдөө эзэмшээгүй зүйлээ харж хандахгүй гэж ярьдагч Христэд итгэгч хүмүүс Бурханы эзэмшлийн зүйлс болохоор би өөрийн бүх чадлаар харж хандах хэрэгтэй гэсэн амьдралдаа арай өндөр шаардлага тавих хэрэгтэй. Нервууд итгэмжтэй байж үүнийг өөртөө харуулж чадах ёстой гэж 1-р Коринт 4:2-д бичсэн байдаг. Есүс бидний амьдрал бол Бурханы итгэмжилж өгсөн зүйлгээд даамлын хувьд бид ямар хариуцлагатай байх талаар хэлдэг байсан. Жишээ нь талантын тухай яриа байдаг. Матай 25:14-29 дээр нэгэн худалдаас чинь явхдаа боолуудаа өмч хөрөнгө даатгадаг. Тэгээд эргэж ирээд боолуудынхаа хариуцлагыг дүгнээд тохирсон шагналыг нь өгнө гэж хэлдэг. Эзэн түүнд сайн байна, итгэмжид сайн бол минь. Чи цөөн юмд итгэмжтэй байсан тулд чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. Матай 25:21. Энэ дэлхий дээрх амьдрал дууссаны дараа бид Бурханы даатгсан юмсыг хэр сайн зохицуулсан талаараа дүгнүүлж түүндээ тохирсон шагналыг авна. Энэ нь бидний хийж байгаа бүх зүйл түүн дотроос зүгээр нэг гэр орны ажилч байсан мөнхийн нөлөөг үзүүлнэ гэдгийг илэрхийлж байгаа юм. Бид бүх ажилд үнэн итгэмжтэй сайн хандвал Бурхан өөрийн мөнхийн улсад 3 янзын шагналыг өгнө. Эхнийх нь бид Бурханаас магтаалыг сонсно. Бурхан маш сайн байна гэж хэлэх болно. Дараа нь бид тушаал дэвшиж мөнхийн улсад илүү их юмыг хариуцна. Би чамд маш олон зүйлийг даатгана. Тэгээд сүүлд нь Бурхантай хамт баярлан цэнгэнэ. Нааш ирээд эзнийхээ баяр хөөргийг хуваалц. Ихэнх хүмүүс мөнгө бол сорилт төдийгүй Бурханы даатхан өгсөн зүйл гэдгийг ойлгодоггүй. Бурхан бидэнд мөнгөөр дамжуулан Бурханд түшиглэх байдлыг зааж өгдөгч олон хүмүүст мөнгө хамгийн том сорилт болдог. Бурхан биднийг өөрт нь хэр түшиглэхийг сорихын тулд биднийг мөнгөө хэрхэн зарцуулж буйг ажиглан хардаг. Библиэд ингэж хэлдэг. Иймээс хэрв та нар шудраг бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт жинхэнэ баялагийг даатгах вүлээ? Энэ бол маш чухал үнэ юм. Бурхан миний мөнгөө хэрхэн зарцуулж байгаа болон миний сүнслэг амьдралын чанар хоёр шууд хамааралтай гэж хэлсэн. Миний мөнгийг хэрхэн хариуцж байгаагаас шалтгаална. Бурхан бидэнд сүнслэг ивэл жинхэнэ эд баялгаа хариуцуулах хэсгээ шийддэг. Танд дараах асуултыг тавья. Мөнгийг захиран зарцуулж байгаа байдал чинь таны амьдралаар дамжуулан хийх гэж байгаа Бурханы ажил саад болж байгаа юм биш үү? Та Бурханаас сүнслэг эд баялагийг хариуцан авах чадвартай юу? Хинд их өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардна. Хинд их даалгагдсан байна, түүнээс ихийг шаардна. Амьдрал бол сорилт бөгөөд итгэмжлэгдсэн зүйл юм. Хүний зан чанар сорилтоор шинжлэгдэн сайжирдаг. Амьдрал тэр чигээрээ сорилт байдаг. За 5 дугаар хичээлээс бүгдээрээ амьдрал бол сорилт бөгөөд итгэмжлэгдсэн зүйл юм аа гэдэг
бодож тунгаах хэсгийг хамтдаа бодох нь байна. За тэгээд Луг 16-гийн 10 буюу хэн маш бага юмд итгэмжтэй байна. Тэр нь их юмд ч итгэмжтэй байдаг. Хэн бага юмд шудраг бус байна. Тэр нь их юмд ч мөн шудраг бус байдгаа гэж гэдэг ишлэлийг цээжилнэ. За мөн сүүлийн үед Бурхан намайг сорж байна да гэж бодогдохоор зүйл тохиолдсон уу? Бурханы надад даатгсан хамгийн чухал ажил юу вэ гэдэг энэ асуултанд бүгдээрээ хариулж өөрсдөөсөө асуух цагийг гаргах нэ. За ингээд зорилгоор өдөртүүлсэн амьдрал номын 5 дугаар хичээл үүгээр дуусч байна. Дараагийн хичээлээрээ хамтдаа баяртайгаар уулзцаая. Баяртай.